Улсын төсөвтөр бол одоо энэ боловсролын салбарын ажилтнуудын цалин нэмэгтэй холбоотойгоор төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлаас танна гэдэг ийм зохицуулалт хийж байгаа шүү. Тэгэхээр 26 оны төсөвдөр та ерөнхийдөө дүгнэлт хийх юм бол өмнөх жилүүдээс хэр сайжирсан төсөв гэж харж байна. Зарим эдийн засгчид бол энэ байдал нийт жирийн төсөв байгаа боломжийнхаа хүрээнд л төлөвлөсөн. Гэхдээ энэс сайжруулах орон зай байсан уу гэвэл байсан гэдэг санал байна. Таны хувьд энэтэй санал нэгж байна уу? Яг Монгол улсын төсөв чи өөрөө бол одоо хэмжээний хувьд бол асар том. Тэгээ 30 орлогын дөнгөж одоо 30 их 80-д, зарлага нь 32-80-д ингээд аваад үзэхээр бол асар их хэмжээний одоо мөнгө хэрэглэж байгаа учраас бол мэдээж одоо сайжруулах тооцоог нь улам нарийн болгох ч юм уу, үр ашгийг нэмэгдүүлэх боломж бол байнга байдаг. Тийм учраас бол энэ дээр бол төгс төгөлдөр гэж хэлж болохгүй. Яг өмнөхтэй харьцуулахад бол бас давуу талууд харагдаж байна. Тэр нь юу вэ гэхээр өмнөх ч бол ингээд огцом зарлууд нь бол өсөөд маш богино хугацаанд бол бид нар аюул их төс зарлагтай болцсон байгаа. Тэр маань одоо эргээд бол эдийн засгт одоо яг ингээд бидний харахад бол нөгөө эргээд бас тодорхой хэмжээгээр дарамт төвшруулж байна. Тэгэхээр энэ удаад бол бас тэр огцом өсөх тийм юм бол нэг харагдахгүй. Дээрээс нь бол улсын өрийг бол харьцангуй ингээд барих, за хувийн түншлэр хийх ажлуудаа бол бас тодорхой хэмжээгээр төлөвлөх илүү тийм баланс гэсэн болоодаа л гэж би бодож байна. За тэгээ ер нь бол яг жил болгоны л одоо улсын төсөв бол нэг айхтар өөрчлөлт угаасаа ордоггүй. Тэгэхээр бол цаашдаа бол яг концепцийн хувьд гэх юм уу, одоо философийн хувьд бол бас бид нар нэг том юмыг ойлгох ёстой байх. Тэр нь юу вэ гэхээр Монголын эдийн засаг маань бол бүтцийн хувьд бол аюул өөрчлөгдөд яг төсвөр хийдэг ажлууд нь өөрснөө бол харьцангуй нийт эдийн засагт бол эзлэх хувь нь бол тийм их өндөр биш болсон. Миний хэлж байгаа зүйл гэвэл одоо Монголын эдийн засагт бол төрийн өмчит компаниуд бол үүсэт аюул том болцсон. За энэ дээр бол одоо бид нар Эрдэнэс 5 толгой голдуу ярьдаг боловч жишээлбэл тэр чигээр Эрдэнэс хэмжээл групп гээд байж энэ баг одоо 10-аад охин компанитай байгаа бах. Тэр одоо ховор металлч байна, төмөр замч байна, одоо энэ сүлдээ нүүрсч байна, том уурхаанууд ингээ бүгдийг нэгтгсэн ийм асар том улсын төрийн нэгдэлтэй болчихлоо шүү дээ. Тэгээ энэний хөрөнгө оруулалтын хэмжээ бол ерөнхийдөө бол улсын төсвөөс бол баг илүү болж байгаа бах. Тэгээ нэгдүгээр тэр байна. За хоёрдугаарт авч үзэх юм бол нөгөө төрийн өмчт бас томоохон компаниудын санхүүгийн чадвар нь бол бас их байна. Эдийн засагт үүрэг гүйцэтгэж байгаа одоо нөлөө нь бол нэмэгдэж байна. Тийм бид нар бол жишээл оюу толгойг бол хувийн компани гэж голдуу ойлгодог боловч үнэн хэрэг дээрээ чи бол нөгөө Монголын төр 34% эзэмшиж байгаа бас ийм том компани байна. Тэгэхээр бол одоо бол яг эдийн засагчтай яриаг харахад бол голдуу төсөв дээр л ингээд нэг тийм голдуу деталь дээр яриад одоо ингээд нэг зарлан жоохон өслөө жоохон багслаа нэг энэ хас байсан тэр байсан. Тэр бол яг ярьж байх ёстой зүйл боловч миний бодлоор бол философийн хувьд гэх юм уу концепцийн хувьд бид нар бол бас эргэж одоо энэ төрийн компаниудын үүрэг ач холбогдол ер нь бол ингээд яагаад заавал төрийнх байх хэвтэй. За төрийнх байлаа гэвэл энэ зах зээлийн эдийн засагт бол яг яаж оролцох хэвтэй гэдэг тэр нөгөө байдлын эргэцэн орчныг нь бол дахиж сайн судлах ёстой байх. Дистигвэл бол нэгдлийн одоо бид нар зах зээлийн эдийн засгийг бий болгоно гэж яриад байгаа боловч өмнө хэрэг дээрээ бол төрийн оролцоо бол төсвөөсөө гадна маш том одоо хэмжээгээр улсын компаниудаар дамжиж нэмэгдэж байна. Энэ маань бол сайн талж байгаа бах. Бас эргээд бид нар одоо анхаарах ёстой тал байна. Жишээлбэл компани засаглалын асуудал байна. За дээрээс нь болохоор компаниудын удирдлагын томилгой байна. За дээрээс нь компаниудын зарлагын хяналт нь байна. Өөрөөр хэлбэл одоо энэ компаниуд бол асар хэмжээний орлоготой болцоод эргээд тэрийг зарахтаа бол илүү нөгөө компанийнхаа хөгжил гэхээсээ илүү тодорхой хэмжээгээр улс төрийн бас шин чанартай зарлагууд гарч ирж байна. Одоо ингээл жишээлбэл ноогдол ашгаа гинт ингээл одоо баярын өмнө ч юм уу цагаан сарын өмнө гинт ингээл хараад байна. Хэдийгээр бид нар одоо үйлдвэрээ бариагүй зэс хайлах үйлдвэр жишээл баригдаагүй байна. Цахилгаан өмсөлттэй байна. Дулаан хүрхгүй байна. Ингээд жагтал бол бид нар одоо төрийн өмчийн компани бол гинт ингээл ноогдол ашгаа хэдэн 80-аар ингээд тараад байна. Тэгэхээр энэ ч одоо байж болох зүйл юу? Яагаад одоо энэ хувьцаа эзэмшигч нь ийм сонин санал гаргадаг юм? Яагаад одоо жишээлбэл аж үйлдвэрийнхаа хөгжилт юм уу, эдийн засгийн хөгжилтөд огт мөнгө зарцуулахгүй тэрний оронд баг одоо инфляцийг өдөөсөн ийм одоо төлбөрүүдийг гинт хийж эхэлж байна. Тэгээ тэр нь болохоор бас иргэдийг тодорхой хэмжээгээр буруу ийм байдалд ингээд одоо сургаад гэх юм уу тийм төрөөс мөнгө хүлээдэг
ийм байдлыг бий болгоод бас тодорхой хэмжээгээр архитектур халамжийн систем рүү бүр ингээд их буруу байдлаар бол татаж оруулж штэ. Тэгэхээр бол энийг бол бид нар бүгдийг эргэж хараад ер нь бол ийм компаниуд байх ёстой юм уу? За байх ёстой гэвэл менежмент нь одоо ирэх биш улс орныхаа хөгжлөө бодох ёстой байх. Тэгэхээр бол тэр улс төрөөс яаж ангид байх уу? Менежментийн багууд нь яаж чанартай ажиллах уу? Тэгээд тэр засаглалын систем нь ямар байх ёстой юм? Бүр боломжтой бол одоо баг нөгөө гадаадын менежментийн баг авчирна гэдэг чинь зарим хүмүүс ярьж байгаа нь бол одоо нэг аргаа ядсан бүр арга болж байгаа байхгүй. Та сая хэлж энэ ер нь одоо засгийн газрын өр бол харьцангуй 26 оны төсөвдөр төдийлөн нэмэгдэхээргүй байна гэж байна. Гэтэл засгийн газрын өрөөс гадна нийслэлээр эрх олгоцсон мега төслүүд гээд маш их одоо дүнтэй төслүүд явж байгаа. 24 мега төслийг бүр зарлалцсан явж байна. За энэ одоо 24 мега төслийн нийт санхүүжилтийг төсөл тус бүрээр нь авч үзээд нэмэх юм бол нэлээд өндөр дүнтэй төсөв гарахаар байна. Энэ ер нь цаашдаа Монголын эдийн засгийн одоо энэ төлбөр одоо иргэн төлөх чадварч гэдэг юм уу те энэ асуудал энэ үзүүлэлтэд яаж нөлөөлөх вэ? Зөв. Яг нь ер нь бол Монголын санхүүгийн системд бол сүүлийн 1-2 жил их том өөрчлөлт гарлаа. Тэр маань юу вэ гэхээр бол урд нь зөвхөн одоо засгийн газар за хөгжлийн банк за төрийн өмчт компаниуд үнэ цаас гаргаад одоо дэлхийн зах зээлд гардаг байсан бол энэ удаад анхудаага эхлээд дотоодын бүгд гадаадын зах зээлд гарч байгаа нийслэл байна. За бас Өмнө Говь аймаг байна. Магадгүй Өмнө Говь аймгаар бол зогсохгүй дараагийн бас хэд хэдэн аймагуд бол ийм одоо талаар бол цаашаа явахыг үгүйсэхгүй. Тэгэхээр бол энэ маань хоёр талтай болов гэж бодож байна. За нэгдүгürt нь бол ер нь бол манай улсын хөгжлийн санхүүжилтийн хэрэгцээ маш өндөр байгаа. Сая таны ярьсан Улаанбаатарын одоо хөгжлийн 24 мега төсөл за бусад төрлийн төслүүдийг аваад үзэх юм бол бараг 10 тэрбум доллараас бол давсан тийм хэрэгцээ ер нь явандаа гарч байгаа баг. За хоёрдугаарт нь бол зөвхөн Улаанбаатар бас биш. Хөдөө орон нутагт бол одоо энэ хөгжлийн хэрэгцээ бол маш их байна. Аймгийн төвүүд байна. За дээрээс нь томоохон сумууд байна. Тэгээд одоо хөдөө орон нутагт хүмүүсийн амжиргааг дэвшүүлэхийн тулд асар их хэмжээний бас хөрөнгө оруулалт хийх ёстой л болж байна л да. Тэгээ энийг аваад үзэх юм бол яг нь ер нь бол тэр орон нутгаас бол орон нутаг тэр дотор нийслэл Өмнө Говь аймаг ч юм уу ингээд санхүүгийн хувьд бол дэлхийн зах зээлд гарч байгаа нь бол бас шинэлэг зүйл. Тэгэхээр бол шинэлэг гэдгээр бол бид нар буруудах нь бол тэмээ баг. Гэхдээ бол ерөнхийдөө нэг анхаарах хэрэгтэй юм гэвэл эргээд бол тэр нөгөө санхүүгийн хяналтын чадвар нь бол их сайн байх хэрэгтэй. Энэ дээр бол бүхэлд нь одоо системийн хувьд бол яг мөнгө зээлдэг, тэрийг дараа нэг юм зарцуулдаг. Энэ бол зөвхөн нийслэлийн тухайч бас биш л дээ. Гэхдээ бол аймаг нийслэл бол энэ шинээр орж байгаа болохоор энэ бол нөгөө чадвар нь бол ихээхэн одоо бас бэхжүүлэх шаардлагатай болов гэж бодож байна. За яг хуу сайн тал нь гэвэл эргээд дэд бүтцтэй бол зарж байгаа нь сайшаалтай. Энэ маань бол илүү нөгөө тодорхой гэдэг нь бол бас хэлэх ёстой. Тэгээд бол ерөнхийдөө Улаанбаатарын хувьд бол хэмжээ нь бол их том болсон. Сая ингээд хүн амын тоог нь бол зүгээр шинжлээд тоолоод үзэхэд бол 2 сая хүн болцсон байгаа. Улаанбаатар. Тэгээ 2 сая хүн болчлоо гэдэг чинь хэрвээ одоо жишээл Төв Азтай бид нар ингээд том хотуудаа харьцуулах юм бол дээрээсээ хэд хот вэ гэвэл Төв Азтай бол дээрээсээ 2-т явж байгаа. Манайхаас ганцхан том хот гэвэл одоо Казахстаны Алматы. Гэхдээ Алматы бол нэг их хэмжээгээр том биш. Тэгсэн мөртлөө Казахстаны хүн амч бараг одоо 20 сая ч юм уу хүрч байгаа. За хэрвээ Орос улбад улсад бол одоо Улаанбаатар хот байсан бол дээрээс 3-т орох болж байгаа. Бүр Москва, Петербургийн дараа ийм том хот болсон байна. Тэгэхээр ийм том хотын хувьд бол хөгжлийнхэн хувьд бол зайлшгүй хэрэгцээ бол маш их байгаа. Бид нар бол голдуу сая бол яг орон сууц бол бас их ярьдаг. Гэхдээ орон сууцаас магадгүй нөгөө бараг илүү хэмжээгээр нөгөө дэд бүтсэн, халаалтан, захилгаан нь, ус нь тээврийн сүлжээ, метро ингээд бүх юмнууд нь байгаа. Тэгэхээр бол ийм хэмжээний хөрөнгө оруулалт сүүлийн 20-30 жил бол Улаанбаатарт бас хийгдэг үгээс хэлэх нь зүг байх. Ягаад хийгдэг вэ гэхээр тэр үед бол нэг уулуурхаан орлого чинь бараг байхгүй. Тэгэхээр бол улсын төсвийн орлогын хувьд бол Улаанбаатар тийм донор маягийн бүх юмаа ингээд улсад өгчдөг. Өөрөө болохоор ингээд замаа засагч мөнгөө төдий сууждаг тийм газар байлаа. Одоо энэ байдал нь бол өөрчлөгдөд яахын аргагүй тэр орчин үеийн одоо мегаполис гэдэг тал руу хөгжих ёстой. Тэрний тулд бол дэд бүтцийн систем одоо жишээлбэл манай хөрш одоо Сеул хэмэд Солонгосын одоо жишээг харахад бол ядад нэг тийм хэмжээнд юм уу Таиландын Бангкокийн хэмжээнд очивол бас одоо их чухал байна.